Сайн байцгаана уу найзуудаа. Солонгоо агшнаа. Найзуудаа, та нар гэрээсээ хол олон хоногоор ийш тийш явж үзсэн үү? Зам болохоор яадаг вүлээ? Бид нар хөдөө гадаа явдаг шүү дээ. Магадгүй зарим нь 3 хоногоор, зарим нь 5 хоногоор, зарим нь 7 хоногоор гэх мэтчлэн. Магадгүй зарим найзууд маань бүр гадаад улс руу сарын хугацаатай хүртэл аялдаг хүүхдүүд ч бас байдаг тийм ээ. За, тэгвэл гэрээсээ хол олон хоногоор яваад үзэхээр яадаг вэ гэхээр гэрээ санаж эхэлдэг шүү дээ тийм ээ. Хурдан гэртээ харих юмсан гэл тийм ээ. За, тэгэж бодож 3 хоногийн дараа, 7 хоногийн дараа тийм ээ. Магадгүй 10 хоногийн дараа гэртээ ирэхэд яадаг вүлээ? Вау, гэр гэдэг чинь ийм сайхан билүү. Манай гэр шиг сайхан гэр энэ ертөнцид хаана чалга. Гэр шиг сайхан юм хаана вэ гээл бөө баяр болдог шүү дээ тийм ээ. Тэгвэл эсрэгээр гэртээ харахыг хичнээн хүссэн ч харж чаддгүй хүмүүс бас байдаг шүү дээ тийм ээ. За тэгвэл Библиэлд ч бас яг ийм түүх гарсан байдаг. Бүгдээ хамтдаа олж унших уу? Эхлэл номын 32-ийн 7 дугаар ишлэл мөн 28-ийн 15 дахь ишлүүдийг хамтдаа олж уншицгаая. За эхлэл номын 32-ийн 7 дугаар ишлэгийг хамтдаа уншъя. 3И Яаков ихэд айн сэтгэлийн дарамтанд оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээдээ 2 отог болгон хуваалаа. За бүгдээрээ үргэлжлүүлээд эхлэл 28-ийн 15 дахь ишлэлийг хамт уншъя. Харагтун би чамтай хамт байж хаанч явсан чамайг хамгаалan чамайг дагуулж энэ нутагт буцааж авчирна. Би чамд амласнаа биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлтжээ. За Яаков маань яасан бэлээ? Ах Есаваасаа айж зүхтагаар нагад зах Лабанидаа очсон шүү дээ тийм ээ. Тэгээд нагад зах Лабанидаа маш олон жил зарслагдаж гэр бүлтэй болоод үр хүүхдүүдтэй болоод маш олон мас өргөтэй болоод маш олон зарц нартай ч болсон байгаа тийм ээ. Тэгэд маш олон жил нагад зах Лабанидаа зарагдсан учраас өөрийн ирэхгүй гэрээ санаж эхэлсэн байгаа. Ээж аавыгаа санаж эхэлсэн байгаа. Үнэхээр гэртээ хармаар байсан ч гэсэн нэг хүнээс маш их айжсэн байгаа. Тэр хэн бэлээ? Яг зөв түүний төрсөн ах Есав шүү дээ. Яаков өөрийн төрсөн ах Есавынхаа ууган хүү байх эрхийг худлаа яриад авчихсан шүү дээ тийм ээ. Аавыгаа хуурсан мөн ахыгаа ч хуурм эхэлсэн байдаг. Ахыгаа анд явсан хаагуур нь шүл буцалгаад тийм ээ. За тэгээд аяг шөлөөр ахыхаа ууган хүү байх эрхийг авсан байдаг. Түүгээрч зогсохгүй аавыгаа бас хуурсан. Яаж хуурсан бэлээ? Ахыгаа анд явсан хаагуур ах Есав нь маш өсөрхөг хүн байсан учраас Яманы ноосоор тийм ээ, Яманы үсээр ингээд бүх биетээ үс наагаад ах Есавынхаа хувцсыг өмсөөд аав дээр очиод өрөөлгсөн байдаг шүү дээ. Ууган хүү байх эрхийг аваад зогсохгүй. Ууган хүү байх өрөөлийг бас ууган хүүд оногддог маш их өрөөлүүдийг Яаков ааваасаа хуурч мэхлээд авсан байдаг тийм ээ. За үүнийг мэдээд ах Есав үнэхээр их уурсан учраас дүүгээ үзэн ядаж алахыг хүссэн байна. Тийм учраас Яаков Есав ахаасаа айгаад маш хурдан цухтаасан байна. Ганцаараа харанхуй шүн зэлүүд газар тийм ээ. Тал газар Яаков маш их айж дагжин жичирж явсараад хараанд байдаг нагад зах Лабанидаа очсон. Тэр түүхийг бид нэр өнгөрсөн 7 хоногт сорсон тийм ээ. За Яаков хичнээн гэр бүлтэй болсон ч гэсэн тийм ээ. Хичнээн мас өргөтэй болсон ч гэсэн хичнээн эд баялагтай болсон ч гэсэн өөрийнхөө төрсөн гэрийг маш их санаж байсан байна. Тийм учраас гэрлүүгээ буцах шийдвэр гаргасан байна. Хичнээн ах Есаваасаа айж исэн ч гэсэн тэр би заавал гэрлүүгээ буцаж очино
Тэгээд Бурхны өмнө залбирсан байна. Бурхан минь ээ, надад туслаач. Би одоо яах вэ? Намайг гэрт минь буцааж авчираач. Та надад амласан шүү дээ. Намайг заавал өрөөх болно. Намайг заавал төрсөн гэрлүү минь буцааж авчирна гэж та амласан. Та тэр амлалтаа биелүүлж өгөөч. Би ах Есаваас маш их айж байна. Ах минь намайг алахгүй гэж би айж байна. Бурхан минь надад туслаач. Харин тэр үед Бурхан Яаковд үгээлдэг. Би чамайг өрөөж чиний үр удмыг далайн ис шиг олон болгоно гэж хэлсэн байна. Яаков өрөөгдөх тийм ээ. Ууган хүүгийн өрөөлийг авахын тулд шунхаарч, ахыгаа, аавыгаа хуурч мэхэлсэн ч гэсэн тэр яасан бахна. Гэртээ буцаж харихыг хүссэн байна. Тэгээд Яаков хамгийн эхлээд нагад зах Лабаныда ажиллаж байх бүхий л он жилүүдийн турш цуглуулсан эд баялагнаасаа тийм ээ эд хөрмнөөсөө ахта бэлэг болгож өгөхөр шийдсэн байна. Маш их бэлэг боогоод хамгийн түрүүнд ах руугаа бэлэгнүүдээ явуулж эхэлсэн байна. Ах маань энэ их бэлгийг хараад сэтгэл нь жоохон ч гэсэн зөөлрөөд, сэтгэл нь жоохон ч гэсэн тайвширч магадгүй гэж бодсон учраас хамгийн эхлээд баахан бэлэгнүүд боогоод ах руугаа явуулсан байна. Дараа нь Яаков гэр бүлийнхнийгаа явуулсан байна. Үр хүүхдүүдээ, эхнэрүүдээ, тийм ээ, зарц нарыгаа мөн мал сүргээ хүртэл явуулсан байна. Тэгээд хамгийн сүүлд нь өөрөө үлдсэн байна. Яагаад гэвэл тэр маш их айжсэн байна. Эхлээд ахтаа бэлгээ явуулчих, дараа нь мал сүргээ явуулчих, дараа нь эхнэр хүүхдүүдээ явуулчих юм бол ах минь намайг алахгүй ээж магадгүй. Ах минь намайг уучлж магадгүй гэж бодсон учраас өөрөө хамгийн сүүлд нь үлдсэн байх юм шүү, тийм. За. Тэгээд Яаков шүн болоход нэг хүнтэй шүнжэнгөө барилддаг байгаа. Тэгээд тэр Бурхны илгээсэн тэнгэр элчийн дүр төрхтэй тэр хүнтэй шүнжэнгөө барилдсан байна. Барилдаал байсан. Бурхны хүн сүултээ бүр Яаковыг дийлэхгүй шинжтэй шүү. Яаков юу гэж хэлсэн бэхээр та намайг өрөөхөөс нааш би таныг явуулахгүй гэж ховцснаас нь зууралдаал, барилдаал гэсэн байна. Сүүлдээ Бурхны хүн маш их ядраад Яаковын гой руу цогсон. Тэгээд Яаковын гой нь гэмтсэн байна. Тэгсэн ч гэсэн Яаков зууралцаар л байсан байна. Та намайг өрөөгөөч, та намайг өрөөхөөс нааш би таныг тавихгүй. Ингээд Бурхны хүн Яаковыг өрөөсөн байна. Хүүхдүүдээ эцэст нь Яаков яасан бол Бурхан түүнийг үнэхээр өрөөгөөд Яаковын нэрийг Израиль болгон өөрчилсөн байна. Буюу Яаков маань нөгөө Бурхны хүнээр өрөөлгсөн байх нь шүү, тийм ээ. Тэгвэл багш та нараас асууя. Та нарт одоо ч гэсэн шийдвэрлэгдээгүй байгаа залбирлын сэдв байгаа юу? Одоо ч гэсэн хариултаа аваагүй залбирлууд байгаа юу? Тэгвэл та нар за Бурхан миний залбирлыг сонсгон байна да гэж шантраад орхих уу? Бид нар Яаков шиг эцсээ хүртэл Бурханаас зуурах хэрэгтэй байх нь шүү, тийм ээ. Эцсээ хүртэл залбирах хэрэгтэй. Тууштайгаар залбирах хэрэгтэй. Тэгэх юм бол Яаков шиг өрөөгдөх болно. Амен. За тэгвэл бүгдээрээ хамтдаа Бурхан эзэнтэй залбирая. Хоёр хөөрхөн гараа авсраад нүдэнэ залбирцгаая. Бурхан эзэн минь ээ. Яаков ганцаардаж байх үед та Яаковд үгээ альдаж, түүнийг тайвшруулж, түүнд хүч тэнхийг өгсөн шиг өнөөдөр та бидэнтэй ч гэсэн хамт байж өгөөч ээ. Яаков хичнээн ахаасаа маш их айж байсан ч гэсэн тэр үргэлжлүүлэн Бурхан танд найдаж залбирсаар байсан. Тэрч байтугай шүнжэнгөө Бурхны хүнтэй барилдаж, эцэст нь Бурхан эзнэр өрөөлгсөн шиг бид нар ч гэсэн залбиралтаа шантрахгүй Бурхан эзнээсээ зуурдаг хүүхдүүд байлгаж өгөөч ээ.
Яаков шиг ёроолыг авсан хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш Яаков шиг Бурханаас зуураад одоо ч гэсэн шийдвэрлэгдээгүй байгаа, хариултаа аваагүй байгаа залбирлуудынхаа төлөө хичээнгүйлэн тасралтгүйгээр залбирсан 7 хоног байцгаая. Бүгдээрээ эх 7 хоногт уулзцаая. Түр баяртай.